За. Шууд чаа гэж өгсөг юм. Нөгөө миний нэг баримтлагдаг зарчим байдаг байхгүй юу? Тэрний юу ихлээр хүн сонсоод эсвэл лекц сонсоод тий хүнээр ингээ ном уншаад ч юм уу сурч чаддаггүй. Угаасаа чаддаггүй. Энийг шинжлэх ухаанаар баталсан шүү дээ. Тэгээ одоо бид нар сургууль дээрээ ч вэ нүү эсвэл ажил дээрээ ч вэ нүү яаж ингээ тухайн хүн тэр ур чадварыг эзэмшүүлж чинь гэхээр үйлдэлээр төслүүдээр хэлэгдэж байгаа байхгүй. Одоо энэ чинь нөгөө боловсрол дээр PBL active learning гэдэг нэг оролцоотой суралцахтай төсөл хийж суралцах ч гэдэг юм уу тиймэрхүү маягаар яаж. Ажил дээр ч юм уу эсвэл бизнес дээр ч юм уу ингээ хүн ингээд амар ухаантай ингээл ухаантай яриад ухаантай судалгаа хийгээл тэгэл яг амжилттай явж байгаануудыг харахаар чи иргэн тойронд харалт. Дандаа юм галзуу солиотой, зоригтой тий. Очрол захирал үлдүүрэн ярианд хэлсэн шүү дээ. Би тэр нэг өхөр Монгол зоригтой байдаг гэдэг шиг те юугаач мэдэхгүй давхад орсон гэдэг шиг ингээд ямар нэгэн зүйлийг ард нь гармаар ойл эхлээд үйлдэл хийх хэрэгтэй байгаа байхгүй. Мэдээж юм судлах хэвээр сурах хэвээр тэрүүгээс угаасаа ойлгомжтой. Ялангуяа одооны нийгэмдэр бид нэр мэдлэг үнгүй болсон юм шүү дээ. Мэдлэг үнгүүгээ бойл заяа. Мэдлэг үнгүү гэдэг яриа чи 1990-ад оны яриа байхгүй. Одоо болохоор яг оюун ухаан үнгүү болсон юм шүү дээ. Оюун ухаангүй одоо ямар ч тэнэг хүн ухаантай болж болсон юм шүү дээ. Тэ? Одоо ингээл гарт нь AI байхад эсвэл компьютер дээр нь эсвэл өөрийнх нь нүдний шилэн дээр нь AI байхад тэр хүн ухаантай болчихж байгаа байхгүй. Тэгэхээр оюун ухаан хаасайгүй байгаа, мэдлэг хаасайгүй байгаа үед хэн амжилтанд хүрэх вэ? Хэн шинэ ур чадвартай болох вэ гэхээр үйлдэл хийж чадсан хүн л байгаа. Тэгэхээр тийм учраас нөгөө шуучаа гэдэг үг чинь хүнд ингээд нэг жоохон цочроо өгөх маягаар л хэлдэг байна тий. Тэгээс үйлдэл үрэлж байгаа гэсэн үг шүү дээ. Та бол боловсролын хүн. Тий. Өөрөө сургуультай. Тэнгүүт нь одоо орчин үед нэг хүүхдүүд ингээд байгаа. За сурч яах юм. Их сургууль орж яах юм. Тий. Мастер сурч яах юм. Уусаа би нэг юу гэдэг дропшип ч юм уу те. Ямар нэг юм оруулж ирээд зараад тэгээ боддоор тэгээд гайгүй яваад байгаа хүүхдүүд байгаад байгаа. Тэгэхээр өнөөдөр яг энэ 90 үед боловсрол яагаад чухал вэ? Яагаад лаглаг ах нар ч юм уу те. Алис манай мундаг үеийнгийн залуучууд хүртэл суралцаад яваад байгаа юм боловсрол яг хүнд яагаад хэрэгтэй? За энийг ингээд би тайлбарлах гэж оролдъё л та. Хүн ингээд одоо шууд заавал те их сургууль сурахгүйгээр мастер сурахгүйгээр эсвэл ямар нэгэн боловсролын байгууллагаар явахгүйгээр нэг бизнес хийгээд болоод байна. Эсвэл би гар урлал сонирхдаг бол би гар урлалаараа ингээд цаашаа энийгээ карьер болгоод авч явж болно. Би зурдаг бол энийгээ урлагийн те зураач болгоод аваа явж болно гэдэг ийм ойлголтууд байгаа байхгүй юу? It's fine. Байж болно. Тэр хүн те заавал сурах албагүй. Би энэ дээр ч гэсэн ингээд ерөнхий боловсролыг сурах хэрэгтэй. Энэ бол ингээд хүн болгоно нийгэм бид нэг хэлээр ойлголцож нэг төвшөнд харилцдаг болохын тулд хүн болгонд ерөнхий боловсролын боловсрол байх хэрэгтэй. Их сургууль, дээд боловсрол, магистр хэрэгтэй юу гэхээр чи юу хийх гэж байгаа гэдгээс хамаарах хэрэгтэй байхгүй. Зүгээр чи ингээд би нэг жижигхэн хэмжээний бизнес хийгээд өөрийгөө авч яваад тэгээд нэг өөртөө таалагдсан зүйлсээ хийгээд ингээд нэг юм түүц гэдэг юм уу те. Хуучнаар бол түүц орчин үеийн нэг онлайн шоптай болоод те. Тэгээ амьдрийг бол that's fine. Чи сургуулаар яах юм. Гэхдээ сурсан хүний ялгаа юу байдаг гэж ном ёсоор нь бүх юмыг нь судалгаатай нь тий бүгдийг сурж иччихэд адилхан дэлгүүр нэ гэж бодъё. За гэдэг хүн зүгээр онлайн шоп нээц. Б гэдэг хүн яах вэ гэхээр сургуулаа хаяад онлайн шоп нээсэн байхгүй. Б гэдэг хүн яах вэ гэхээр магистрт сураад тэгээ гадагшаа юм үзэж хараад тий ер нь ямар байдгийг дэлхийн хэмжээнд ямар байдгийг бизнес томорхоор яадгийг ингээд хичлээ гэж бодъё л та. Өнөөдрийн нөхцөл ярьж байгаа шүү. Тэгэхэд энэ хоёулаа гараанаас адилхан эхэлж болно. Гэхдээ А гэдэг хүн жижигээрээ үлдэх байхгүй. Жижигээрээ л үлдэн. 5 жилийн дараа харахад нэр хүн чинь энэ хавьда байж лээ. 10 жилийн дараа харахад энэ хүн чинь магадгүй уйдцсан, залхацсан, чадахгүй бууж өгцөн, зах зээл өөрчлөгдсөн, тий шинэ зүйлс давлгаа ороод ирсэн. Тэр нэг хэвэндээ. Өөрөө хэвэндээ байж лээ. Тэр үед хөгжихгүй. Нэг амар хөгжихгүй. Ингээд одоо магадгүй хүмүүс хэлэх байх л та. Би тэгэл 20 жилийн ажлыг хийгээ явж ин юунд буруу байгаа хэл тий. Тэг чинь ингээд Б хүнийг нь харъя л та. Б хүн магадгүй амарлаг мэдхгүй Стэнфорд ч юм уу MIT ч юм уу мэдхгүй Японы Солонгосын хятадын нэг мондөг сургуулийг төгсөөд тэгээ ингээ бас тодорхой хэмжээний туршлага хоримтлуулад ирсэн хүн адилхан бас нэг юм гаднаас импорт бараа оруулж ирдэг хүн байлаа гэж бодоход энэ хүн миний бодлоор дэлгүүрээс сүлжээ дэлгүүр болгоно. Энэ хүн цаашаа яваад энийгээ супермаркет болгоно. Энийгээ онлайн худалдаан дээр одоо маргааш магадгүй өөр төрлийн худалдааны платформ гарч ирэхэд энэ хүн хувираа тийшээгээ томруулж чадна тий. Магадгүй энэ хүн Монголын дараагийн томоохон тий бизнес манлайлагч
топ 100-ийн нэг хүн байж болох байхгүй юу? Тэг чин 90-ад онд бол магадгүй босралгүйгээр ингээ хар ухаанаараа хар юугаар явж иж болно. Гэхдээ энд чин цаана дахиад бас нэг юм суур дараагийн төвшний мэдлэг хэрэгтэй байгаад байхгүй. Тэгэхээр магадгүй чиний хүсэл мөрөөдөл чинь чиний амжилтын зорилго чинь зүгээр л нэг цартаа нэг 10-20 сая төгрөг олоод гоё ингээл амжилттай явж ийн гэж бодох гээд байгаа юм уу? Эсвэл чи 20 жилийн 30 жилийн карьер сонгох гээд байгаа юм гэдэг өсөлт гарч байгаа байхгүй. Миний бодлоор боловсролын ялгаа тэн дээр л байгаа. Тэрнээс шүл зүгээр үйлдэл хийгээд түрүүнийх шиг зөрөгтэй яваад хүн өнөөдөр ямар ч ажлыг хийж чадчих шүү дээ. Ямар ч зах зээл дээр өөрийнхөө хангалттай хэмжээний орлогыг олоод амьдрч чадчих шүү дээ. Тэ? Ажил хийхгүй байсан ч хүн амьдрч болоод шүү дээ. Тэр хүн ингээд янз бүрийн юмнууд оролдоод боловсролын тэгш бус байдлыг та аягүй жаардаг вэ? Сайн нэг 2-3-7 хоногийн өмнө зайсан гинтэн найдаг хувийн сургууль байна л да. За сургуулийн дэлбэрийн тэдгээд нэмэр зөндөө юм боллоо. 90 сая ч гэлөө хийдчихлээ яасаа санахгүй. За тэгээд ирэнгүүт нь тэр хүүхдэд болохоор мэдээж сургуультай төгсчин. Тэнд маш сайн ур чадвартай төдий чинээгээр цалинжуулж байгаа гадаадын ч юм уу аль эсвэл Монголын мундаг багш нар байгаа. Тэгээд гадагшаага сурчин. Сурахтаа магадгүй эцэг ихийн мөнгөөрөө төлбөрөө төлчин. За тэгээд ирэнгүүт нь амьдрал дээр маш том ялгаа харагдаж байгаа. Өнөөдөр Монголд яг та энэ боловсролын салбар дотор байгаа хүний өнцгөөс харахад энэ боловсролын тэгш бус байдал хэр байна. Тэгээд энийг ер нь хүүхдэд өөрчилж чаддаг юм уу? Хүүхэд гэдэг нь өөрөө юу? Өөрөө. За энэ миний эмзэглэж явдаг маш чухал асуудлуудын нэг багхгүй юу? Боловсролын тэгш бус байдал буюу хүн болгонд сурах хөгжих боломж нь нээлттэй байх тухай асуудал багхгүй юу? Тийм ч учраас би томьёо эхлүүлсэн шүү дээ. Тийм үстэй би өөрөө бас орон нутгийн хүүхэд те өөрөө олон хүүхэдтэй хагас үнчин гэр бүлээс гаралтай нэг өөрөө байранд ингээл те улсаас өгсөн байранд багасаа оройд хичээлээ давтах гал оролдож хичээдэг байсан. Улсын сургуульд очиод олон хүүхд дунд бужигнаал явдаг байсан те багштай загнуулаад зодуулаад явдаг гэсэн. Гэхдээ тэр үеийн зарчим боловсролын арга барил хэлбэр өдр өнөөдөр хүртэл яг ингээд дийлэх дээр нь хэвээрээ байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр үл мэдээж маш том асуудал. Энэ дээр зүгээр ганц хоёр нэг юм аж ахуйн ч юм уу нэг юм жижиг сайжиг сайжруулалтууд хийгээд төсвийг нь 3%, 5% нэмээд эсвэл нэг ганц хоёр сайдыг нь солиод юм амар том хэмжээний өөрчлөлт гарна гэж би бодохгүй байгаа байхгүй юу. Энэ дээр маш том систематик нийгмээр хүн болгоны оролцоотойгоор энэ боловсролын салбараа дараагийн түвшинд гаргах юм хэрэгцээ шаардлага байгаад байгаа байхгүй юу. Гэхдээ эцсийн бүлэд боловсрол гэдэг хүн чинь зүйл чинь битээр яг ингээд яг нэг өрөөнд нэг орчинд нэг медиум гэж яриад байгаа байхгүй юу. Интернетийн орчинд сурах биш. Медиум буюу би чамтай ингээд үлгэрлэн дуурайж чамтай хамт янз бүрийн тасгал ажлууд төслүүдийг хамтарч хийж ээж тэр хүүхд чинь өөрөө өөрчлөгддөг. Зан характерын хувьд тэ харах өнцгийн хувьд өөрчлөгддөг ийм зүйл байгаа байхгүй. Тэгэхээр бид нар яалчгүй танхим руу авчрахаас аргагүй байгаа байхгүй. Тийм ч учраас энэ чинь нөгөө явандаа сургууль болсон. Зорилго нь тэр байгаа. Үнэхээр сургууль болсны дараа бол бидний тэ томьёодор ч өнө олоолаад ч өнө харж байгаа өөрчлөлт нүдэн дээр ингээд бүр жил ирэх тусам гэс хүүхдүүд бол ингээд урамтай өөрчлөгдөж байгаа байхгүй. Үнэхээр айхтар өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр энэ болдгийм байна. Энийг заавал ингээд өндөр үнэтэй тэр чиний сайн хэлдэг жишээтэй ингээд амар өндөр үнэтэй биш. Айгу боломжийн өртөгтэйгээр дундаж гэр бүлүүд болно тэ. Улсаас магадгүй тодорхой хэмжээний дэмжлэгүүдтэй энэ боловсролын салбар дээрх томоохон өөрчлөлтүүдийг анги танхим дотор тэ сургуулийн дотор хийх боломжтой байна гэдгийг ямар ч юусэн би сургууль дээр харчлаа. Болох юм байна. Бид нар бол анханасаа зорьсон тэ амар өндөр сургууль байхгүй, эрүүл ашиг гэдэг зүйлийг нэгдүгээр тавина, хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулалтыг тэ эрүүл ашигаар нөхнөө. Тэрнээс шүл тэ бизнес гэж харахгүй. Тийм ч учраас бид нар өөрсдөө хэлдэг Монголын топ амар лаг хувийн сургуулиудын хэмжээний чанартай байсан ч гэсэн бид нар үн өртгөө дор хаяж 2-3 дахин ямдхан барина тий гэдэг иймэрхүү бодлоготой байдаг. Тэгэхээр энэ нэлээд том системийн асуудал. Ирээдүйд би хэрвээ ямар нэгэн байдлаар ийм систематик ийм өөрчлөлтүүд хийх шийдвэр гаргах юм бол боловсролын салбар руу орох гэж бодож байна. Та өөрөө хойд бизнес нэтворктэй байжгаад бизнесээ зараад Америкт сургуулийн төлбөр болгож ирсэн. Тэрнээ харамсдаг уу? Миний би өмнө хэлжсэн миний хамгийн best investment өөртөө хийсэн investment байхгүй. За одоо нэг хоёлаа аюул олон сэдвүүдийг ярьж магадгүй гэхдээ эцсийн бүлэгт бүх сэдв явж хүн өөр дээрээ очдөг гэж би итгэж байгаа. Хүн өөр дээрээ л очино. Бүх юм явж магадгүй бид нар улс төрийн өнөөдрийн нөхцөл байдлыг шөмжилж болно, магадгүй бизнесийн орчныг шөмжилж болно, магадгүй тэ нийгмийнхаа нөхцөл байдлыг шөмжилж эцсийн бүлэгт бүх юм над дээр очих хэрэгтэй. Тэгэхээр хүн өөртөө хөрөнгө оруулах хэрэгтэй.
нэг номер дээр. Тэр нь боловсрал байна уу, эрүүл мэнд байна уу, дасгал хөдөлгөөн байна уу, нойр байна уу мэдгүй одоо тий. Хүн өөрийнхөө хазралтай байлгах, өөрийгөө дараагийн түвшинд гаргах ямар хөрөнгө оруулалт хэрэгтэй тэрийг өөртөө ихсдэг гэх. Тэгэхээр буцаа тэр асуулт руу очингоч би өмнө нь бизнесүүдээсээ болж исэн, гарч исэн тий ихэнх шийдвэрүүд нь дандаа надад зориулж хийчихсэн байхгүй. Өөрөөр хэлбэл би өөрийгөө хайрлаж, өөртөө хөрөнгө оруулж, би өөрийнхөө хүссэн замлыг сонгож өөртөө хийжсэн хөрөнгө оруулалт байгаа. Тэгэхээр тэр үед би бизнесээ зарж исэн үү, эсвэл 99.1 дугаараа зарж исэн үү, эсвэл машин байраа зарж исэн үү, тэр үл миний хувьд өөртөө хийжсэн хамгийн том хөрөнгө оруулалт гэж бодож байгаа байхгүй. Өөрийгөө хөгжүүлнэ гэж яг юу гэсэн үг вэ? Одоо жишээ нь би бол нэг яг энэ сэдвээр аягүй ярьдаг л өөрийгөө хөгжүүлэх гэж зүгээр танаас асуумаар байгаа. Гэдэг нь за жишээ нь манай хэд найзууд байгаа. Багын сайн найзууд маань ном уншдаг уу? Яг л одоо авижсээ үлэгдсэн ч юм уу те нэг тийм жижиг бизнесүүдээ хийгээл хөрхий дөвдүүдтэй айгүй аз жаргалтай харагдаж байгаа. Өөрийгөө ерөнхийд нь бол баг хөгжүүлээгүй тийм найзууд байдаг. Гэхдээ still happy. Тэгэхээр яг өөрийгөө хөгжүүлээд зарим хүмүүс болгонд нэгээд тий ном уншаад ч юм уу тий аль эсвэл өөрийгөө шинээр сориод тех тусам өөрийгөө дутуугаар мэдрээд чадахгүй юм байна гэдгийг ойлгоод ч юм уу тий мэдрээд шантраад хүн чинь уг нь бол аз жаргалтай болох гэдэг байгаа шүү дээ. Тэгсэн явах тусам хөгжүүлэх тусам барыг аз жаргалгүй болчиход байдаг байхгүй юу. Тэгэхээр та энэ дээр юу гэж хэлэх вэ? За энэ дээр тухайн хүний өөрийнх нь хүн болгоны амжилтын хэмжүүр нь оргилно өөрөө байгаа байхгүй юу. Тэнгүүт чинь тухайн үед баяр сайхан гэдэг хүний амжилтын хэмжүүр бол те би өөрийгөө аз жаргалтай болгох сорилт өөртөө тавьсан өөрийгөө дараагийн түвшинд гаргах сорилт бол бид тэр Америк руу очие те баруун руу очие тэр топ компаниуд нь очие топ сургуульд нь сурах гэдэг бол миний хувьд бол аз жаргалын оргил байгаа байхгүй юу. Тийм ч учраас тэрний төлөө юугаас зөөлөсөхөөс буцахгүй тийм хүн байгаад байгаа. Тэгэнгүүт чинь буцаад танаа найзуудын хувьд ярих юм бол би энэ миний аз жаргал миний амар амгалан гэдэг үл энэ би энэ дээр утга учирыг олж ийнө. Би гэр бүлдээ цаг зараад би өөрийнхөө хүүхдүүдтэй би өдөртөө тэ тэр шорлогийг хийж өгдөг юм уу, сургуульд нь хөргөж өгдөг юм уу, оройдоо хамтдаа тоглодог юм уу, амралтын өдрөөр гадуур явдаг юм уу. Энэ миний хувьд аз жаргалаа гэд ботцсон байх юм бол тэр чинь бас тухайн хүний өөрийнх нь амьдралынхын циклтэй холбоотойгоор зорилго болчиход байгаа байхгүй. Тэгэхээр өөрийгөө хөгжүүлэх гэдэг чинь би яг хаашаа явах гэдэг гэдгийг эхлээд ойлгомоор байгаа байхгүй. Би яг юунд төрмөр байгаа. За өнөөдрийн нөхцөлд би ингээл дахиад гадагшаага дутгшаага янз бүрийн том бизнес хийгээл эсвэл улс төрлөө ороод алаад үгүй. Одоо хүмүүсийн хүлээлтүүл магадгүй тийм байх л та тий. Ингээл одоо олон танигдсан юм чи гоё улс төр дөрөд алаад өгөөч тий мэдэхгүй. Тэр хүмүүсийн хувьд магадгүй зориг амжилт тэр хөгжих зам л байж болох хэлж ш. Миний хувьд бол тэр хөгжих зам биш байхгүй. Би өөрийгөө хөгжих зам нь өнөөдөр ямар байдлаар хөгжүүлэхэд би одоо 40 тий бараг 50 руу төгсөж байгаа хүний хувьд л өөрийгөө хөгжүүлнэ гэхээр миний хувьд эрүүл байх хэвээр тий чирэг байх хэвээр би 25 тай залуутай би өрсөлдөөд ямар нэгэн спортоор би ард нь гардаггүй байх хэвээр гэдэг миний хувьд л амжилтын хязгаар тий. Дээр нэмээд бизнес дээр би ямар нэгэн бизнес хийхдээ би өнөөдөр ашиг гэж нэг зүгээр тавихгүй. Яагаад гэвэл ашиг гэдэг зүйл чинь хэн нэгнийг хохироод юм байна. Тэгвэл би ямар бизнес хийж би амжилттай байх вэ гэхээр би миний хийсэн бизнес ямар нэгэн байдлаар оролцогч бүх талууд буюу тэр стейкхолдеруудад бүгдэнд нь win-win нөхцөл байдлыг авчирч гинэ үгүй гэдгийг хараад тэр авчирч явах юм бол окей энэ бизнес гоё бизнес юм байна гэдгийг би хийх гэж оролдож тэрний төлөө судалж тэ гаргаж ирэх нь миний хувьд бас өөрийгөө хөгжүүлэх хэлбэр болчиход байгаа. Тэгэхээр буцаад хэлэх юм бол хүн өөрийнхөө тухайн үед яг дотроосоо ундарч байгаа тэр одоо Call of Duty байна уу те тэр нэг юм дуудлагаа сонсоод би энэ чиглэл рүү явах хэрэгтэй мэн гэдэг тэрнийхээ төлөө л явна гэсэн. Тэр нь магадгүй үр хөвгтэй олигтойхон шиг хүн болгоод те гайгүй боловсралтай гайгүй эрүүл тэгээ гайгүй үзэл бодолтой тийм гоё хүн болох нь тэрүүний хувьд юм хөгжлийнхэн дараагийн шат байж болно шүү дээ. Тэгэхээр ингээд тэрний талаар судлаад цаг зараад явна гэдэгтэй адилхан тий. Тэрнээс хүн болгон ингээл амарлаг бизнестэй мөнгөтэй амарлаг дэшигээ явах нь бол ингээд хөгжих биш байгаа байхгүй. Миний одоо сүүлийн үеийн жоохон нас яваад юм болов. Дотоод дуу хоолойгоо сонсно гэж байна. Энэ хамгийн бэрхшээлтэй зүйл байх миний бодлоор бол ягаад юм бэ гэхээр ихэнх хүмүүс ерөөхдөө амьдэрдэг байх зүгээр миний ажилснаар би урууж очиж магадгүй яг тодорхой зорилго байхгүй амьдралдаа яг юм хийж бүтээн гэхлээр амар сүртэй сонсч магадгүйчсэн тийм ямар ч одоо сэжүүрч байхгүй ерөөхдөө зүгээр өнөөдрөөс маргаашийн хооронд амьдраад за хэзээ нэг өдөр байх таа гэдэгчдэг гой зорилго байхгүй гол байхгүй тэгэхээр энэ зорилго дотоод дуу хоолой хийхийг хүсдэг зүйлтэй байх чинь тэр нь аюу гоё шүү дээ тэрийг яаж ол гэж та хүмүүс зөвлөдөг вэ?
хүн айгүй олоодаа төөрдөг. Би л зөндөө төөрчихсэн. Тэгээ ингээд төөрхөрөө хүн цөхөрдөг. Юу хийхээ мэдэхгүй. Миний дараагийн алхам юу юм? Тэгээ эргэн тойрны маань хүмүүс маань ингээд амар гоё ингээд дараагийн алхам руу яваал. Би яг энэ замаар яваалах юм уу? Эсвэл би энэ чинь нэг газар очиж зогсох ёстой юу? Намайг би өөрийнхөө ур чадвар одоо ингээд амьдрал дээр нэг удаа надад өгсөн энэ гоё амьдралыг би өөр утга учиртай юм зарцуулах уу гэл ингээд энэ бодол чинь хүнд ингээд нэг юм тавтамжтайгаар орж ирдэг гэж би боддог байхгүй юу? Надад ч гэсэн айгүй олон тавтамжтайгаар орж ирдэг. За нэг 3-5 жил болоод нэг тэр бодлол орж тэр үед хүн хямардаг тий. Одоо нөгөө давлгаагаар ярих юм бол хүн дандаа ингээл оргилж давлгаалж тий дээшгээ цоройж амьдрын ажиллана гэсэн юм байхгүй тий. Тэр дунд чинь ингээд тэр цорилт чинь өөрөө сүлдээ юм гавтгай болдог байхгүй юу? Ингээд байнгын гэж байгаа эн чинь өөрөө ингээд гавтгай болчихно. Тэгэхээр тэр нэг юм энгийн байдлаас хүн өөдөж эхэлнэ. Тэнгүүт чинь тэр үед хямарна. Давлгаа давллаа, буцаад давлгаа унаад буцаад татардагтай адилхан хүн ч гэсэн ингээд доошоо унана. Тухайн хийж байгаа юмнаас гинт нэг өдөр утга учраа олохоо болоод эхэлчихнэ. Ямар би энэ компанид 5 жил болчихлоо шүү дээ. Навш гэж одоо би юу сурсыг тий. Одоо би яах ингээл байх юм уу гэдэг юм ингээд хямарч эхлэв. Энэ хямралыг миний бодлоор 2 гараа ингээд тэврээд авах хэрэгтэй байхгүй. Энэ хямрал чи өөрөө чамд өгж байгаа тэр Call of Duty буюу сигнал байхгүй. Чи одоо дараагийнхаа зорилгыг олох цаг чинь болчихжээ. Чи одоо сэрээ. Чи ингээ амарлаг ингээ туг бариад ингээл сэлэн бариад амар удаан явлаа. Наадах зам чинь магадгүй биш вэ. Эннээс чи өөр зүйл илүү утга учиртай зүйл бүтээж болно гэдэг юм сэтгэлийн дуудлага байхгүй. Тэгээ тэр үед хүн яах вэ гэхээр тэрнээс айгүй их зогтох гэж өөрийгөө сонсохгүй ингээд дотоод хүнээ сонсохгүй гүрийж явдаг тий. Тэрнээс болоо нөгөө дотоод хүн сүлдээ хүүе сонсгооч гэж байгаа сүлдээ заа. Гэ нэг харсан чинь тэтгэврт гарах болсон. Нэг харсан чинь карьер нь дууссан ч юм ингээ байдаг байхгүй. Тэгэхээр тэр дотоод хүний ингээд ойр орхон хэрвээ үнэхээр чамайг хямраагаад ах юм бол сонсдог байх хэрэгтэй байхгүй. Тэр чинь сонсох угаасаа ингээл айгүй мундаг хүмүүс гарч ирэл ярьдэн шүү дээ нөгөө байгальд гар тий өөрөө өөртөөгөө цаг хугацаа өнгөрөө. Одоо ингээ сүүлийн үед би нэлийн гүүж байгаа байхгүй. Тэнгүүт нэг гүүж ах чинь ингээд нэг 6 дахь 8 дахь километрээс хойш ингээл дүн гэл ингээл зоонд явчихж байгаа байхгүй. Тэнгүүт чинь тэр үед чинь нөгөө намайг зоож исэн бодлоод чи ингээл хэлбэрт ороод надад ингээд нэг тодорхой хэмжээний чиг баримжаануудыг зааж өгж байгаа. Энэ үед нь нөгөө шууд чагаа хийх хэрэгтэй байхгүй. За би энийг л хийх хэрэгтэй маань гэд зөрөгтэй үйлдэл авах хэрэгтэй. Тэгэхгүй тэр дотор хүний чинь сонсохгүй байхаар нөгөө хүн чинь сүулдэ аргаа бараад чимээгүй болоод чи тэгээд нэг урт хугацааны юм депресстэй нөхцөл рүү орчиж байгаа байхгүй. Тэний өөрийн чинь зөвхөрчсэн стори юу вэ? Одоо хамгийн том амьдралтаа зөвхөрчсэн ч юм уу аль эсвэл доошоо хунжсэн тэр талаар хуваалцах боломжтой юу? За хамгийн том эхлээд хамгийн том мэдэрсэн нэг юм үе идэх байхгүй. Тэрний үе ихээр би чи ингээ багасаа 8 дугаар ангиас гэрээсээ гарцад оронтоос тэгээд багтаа угаасаа аавыг алдчихсан. Тэгээд гэр бүлээ орхиод хот руу ирж байгаа. Монтурк руу ирж байгаа. Монтурк руу ирээд 3 жил Монтуркт сураад одоо Монгол Турк хэлцээгээд одоогийн байдлаар бол эмпати эдрэг болсон шүү дээ. Тэгээд ингээд дотор байранд сураад 3 жил гэрлүүгээ нэг зундаа нэг удаа очив. Нэг юм ачааны машинтай нэг очиод. Тэгээд тэрнээс хойш гэрлүүгээ явахгүй байжгаад сургуулаа төгсөөд шууд нөгөө улсын тэтгэлгээр Турк руу явцсан. Тэгэл гэр бүлийнхнийхээ ихэнхтэй нь уулзаагүй шууд Турк руу явцсан. Тэгээ тэр үед чи надад ямар бодлого ихээр би хичээх хэрэгтэй гэсэн бодлого шүү дээ. Тэр жоох хөвч ингээл. За чи хичээ. Чи ингээд явах газараа ингээд яв гэдэл ингээл гэр бүлийнхээс ингээд мессеж өгч ялангуяа ээжээс. Тэгэл Турк руу яваад Туркэд нэг харсан чинь 6 жил болсон. Гэрлүүг очихгүй. Очих ихээр яах вэ гэхээр мөнгө байхгүй нэгдүгээртэй тэр ойлгомжтой. Бөөн зардалтай онгоцны зардал $600 ч л байна. Тэгээ яасан гэхээр зундаа ингээд дандаа 70 эргийн Туркийн хотууд дээр ингээд амьдар. Тэгээ тэр үед миний нөгөө дотоод хүн чинь хамгийн эхлээд амар том чарлж исэн байхгүй. Хүүш баяр сайхан чи сэрээч босооч тий. Тэг чи би нөгөө сургуулаа төгсөөд Туркэд Стамбулд ирсэн бужигнаанд дотор 10 хэдэн сая хүнтэй метрополитенд ажил хийгээд юу дотор хүнээ сонсох мантай ингээл гүрийгээл аахгүй гүрийгээл шүдээ зугаал гүрийгээл би ингэж л цааш амжилтанд хүрэх юм байна гэл. Тэгээ явж исэн чи сүүлдээ нөгөө дотоод хүн чинь нэг өдөр пар гээл ингээл дотроос зүрх цоглол ингээд зүүн гартлаас халуун оргиол тий. Бид нар юу гэдгийг мэдэхгүй. Тэгэл за би ингээл би муудаж байгаа юм болов гэл. Туркийн байдаг бүх имлэгээр явж байгаа байхгүй. Хамгийн лаг гэл имлэгт нь очиол гэл. Баах аппарат зүүж байгаа ингээд амаа яаж байгаа зүрхний асуудалтай болов гэлэхгүй. Гүйлтийн зам дээр гүүж мүгэл. Тэгсэн чинь нөгөө эмч нь болохоор миний бүх юмнуудыг харшна. Чи тамирчин уу гинэ. Яасан гэсэн чиний би эв ирүүл сав сар бол байна. Чиний цусан доторх
төмрийн хэмжээ чи их вэ те. Чамд ямар ч тийм би физиологи асуудал алгаа яв. Тэг явуулж. Тэгээ би сүлдээ уучраа болохгүйсэн чинь тэр нь сэтгэл зүйн юм дотоод түнээс сонсоогоогоос бол балсан юм одоо хямрал гэх юм уу те. За монголчуудад энэ нөгөө гэрээ санаанд битгэрэн ч гэдэг юм ингээ янз бүрийн байдлаар тайлбарлах байх л та. Гэхдээ миний хувьд бол дотоод түнээс сонсоог л байгаа байхгүй те ингээл гүрийгээл яваадсан. Тэгэл гинт Монгол руугаа ирэхийг шийдэл. Тэгэл Монгол руугаа ажлаа хаяал захиралтаа хэлээл тэгэл Монгол руугаа ирсэн чи Монголд буугаал 4 сар заяа. Сав сарл. Тэгээ ингээд гэхдээ надад амар гой санагдаж байна. Тэгэл гэртээ очдөг. Тэр үед манай гэр бүлийнхэн чинь олуулаад дөнгөж Доронтоос хот руу нүгэд ирсэн гэр хороололд нэг юм нурж очих байгаа байшинт тий. Тэгэл хаалгаар орсон. Өөрөө ирэхгүй дотроос пир гээл ингээд сад тавьчих واخ. Нулимс. Тэгэл ихэр татаал уйлаал. Би яагаад уйлаад байгаа юм гэдэггүй ингээд цогсож чадахгүй 30 минут ингээд уйлж байгаа واخ. Тэгээ манай гэр бүлийнхэн бүгдээрээ суугаал ингээл гайхаал намайг хараал ингээл. Тэгээ би тэрнээс хойш ингээд дотор хүний аягүй их сонсох хэрэгтэй байна тий. Надад ингээд нэг юм мессеж өгөх гээд байгаа юм байна тий. Магадгүй миний хийх ёстой юм тэр гадаадад очиод ажиллаад амар гүрийгээл тий. Ингээл карьер хөөгөл цаашаа ингээд нэг компанид ороод явах биш юм байна гэдгийг тэр үед ойлголоо. Тэгэл 2 сарын дараа Монгол руу ирээл тэр үед Singleton Business Network гэл ингээд бизнесүүд эхлүүлчихсэн байгаа байхгүй. Тэгэхээр ингээд нэг юм амьдралт чинь ингээд мессеж тодорхой хэмжээний ингээд call of duty ирдэг. Тэр duty-гээ чи тэр эрэхтэй чамд хямралаар ирэн заяа. Заавал над дээр ирдэг шиг юм паник атак гэр ирэхгүй заяа. Чи ингээд сэтгэлээр оноо эсвэл хэн нэгэн дотроо бодож байгаад хямардаг ч юм уу. Тэр үед ингээ өөрийгөө аягүй сайн сонсдог байх хэвээр, өөртөө цаг өнгөрөөдөг байх хэвээр. Тэр үед би бас гүйж эхэлсэн байхгүй. Тэгэл Стамбулын юм амар баах машинтай ингээ замаар гүйдэг гэсэн байхгүй. Тэр үед ч гэсэн ингээ өөртөө аягүй их ажиллаж ирснээр сандий. Тэгээ тэрнээс хойш аягүй их сонсдог болсон өөрийгөө. Тийм учраас хүмүүс наа ингээд докторгүй гэдэг 2-3 жил нэг юм хийчихэл тэгэл одоо чинь Ленэмэн дээр ч юм уу те тэгэл нэг 3 жил болчоол за окей болчлоо би нэг ингээд дараагийн төвшөнд гаргацсан юм чинь болоо. Одоо миний дьюти энэ дээр болцсон гэд би дараагийнхаа алхам руу орчих واخ. Хүмүүс аягүй гүрийдэг ер нь хараад ахаар. За ялангуяа уур чадвартай байх тусмаа илүү гүрийдэг юм шиг санагдаад тий. Тэгээ зарим хүн болохоор орлогдошгүй юм шиг байгаад идэг. За магадгүй тэр хүн өвдчлөө аль эсвэл ажлаас гарлаа гэхээр бараг тухайн компани бүр ингэ бүтэхгүй болчих юм шиг те. Тэгээд тэрнээсээ болоод ер нь манай монголчууд ч айгүй nice хүмүүс гэж бодоод байдаг байхгүй юу. За би яах вэ те. Манай ингээд бусад ажиллаж идэг ч юм уу эсвэл манай одоо төслийн багийнхан надгүйгээр бол явж чадахгүй хэцүү байдалд орчин байна гингүүтэй манайхан гүрийгээд дотоод дуугал имэт зүйлээ мартаад зүгээр л уурагшаа гүгээд л хэдэг гүрийгээд л хэдэг. Цаал нийцэж байна та. Үгүй юу? Стоп нийцэхгүй. Яагаад нийцэхгүй вэ гэхлээр за тэр өвдөлт бол угаасаа мэдрэх нь ойлгомжтой. Тэр гүрэлт чинь тодорхой хэмжээний энэ пейнээс өвдөлттэй шүү дээ. Нэг өвдөлтөөс өвдөлттэй тий. Тэр өвдөлт нь гадаад өвдөлт, дотоод өвдөлт байна тийм үү? За тэгэнгүүт чинь би эцсийн бүлэгт юуны төлөө хэний төлөө ингэж гүрийгээд байгаа гэдгийг л тэр хүн ойлгох хэрэгтэй. Би өөрөө замаа сонгоцсон заяа. За би ийм зүйлийг хийх хэрэгтэй байна. За магадгүй би зүгээр спортоор жишээ авъя л та. Би марафон гүөх юм байна. Энэ миний хүсэл сонирхол дотоод одоо миний дуудлага гэж бодъё л та. Би ингээд гой марафон л гүмээр. Энэ миний хувьд тавьсан сорилт. За энэ би марафон гүөх гэж бэлдэж байхдаа би айгүй их гүрэн штэ. Гүрих ёстой болж байгаа байхгүй юу? Яагаад гэвэл энэ миний өөрийн маань мөрөөдөл зорилго байхгүй. Би өөрөө энэгээр хөгжиж байгаа учраас тэр өвдөлтийг би тэсэж гүрийгээд гарах хэрэгтэй байхгүй юу? А энэ өвдөлтийг бол хүн яаж хийж байгаа давах хэрэгтэй. Энийний цаана гой нөгөө шагналчин байгаа гэдгийг мэдж байгаа учраас. А саяны чиний авсан жишээн дээр ингээд нэг компанид ажиллаж байгаа гэж бодъё л да. Тэгээд тэр компани нь айгүй хэцүү байдалтай чам дээр амар хачаал ирдэг чи гол ажлыг нугалдаг тэгсэн мөртлөө чи хангалттай хэмжээнд аз жаргалтай биш чамаа компани чи хангалттай үнэлдэггүй ч гэдэм үү те. Тэгээ ингээд хамаг залуунаас чи яваад идэг энэ үед чи өөр хин нэгнийг бодоод гүрийн гэдэг үл бүр хайрын амьдралаа дэмий үрж байгаа хэрэгсэл болж байгаа bullshit байхгүй. Тэгэхээр энэ үед чи өөрөө өөрийгөө нэгдүгээр тавих хэрэгтэй. Эцсийн бүлэгт өөрийгөө сонс дотох хүнээ сонс гэдэг чинь тэрийг л хэлээд байгаа байхгүй. А тэр өвдөлтөл ямар ч тохиолдолд ирнэ. Гэхдээ чиний хүссэн өвдөлтөө хүсээгүй зүйлийг чи гүрээгээд байна уу гэдэг өөрөө сонгоод тэрэн дээр маш хурдан зоригтой үйлдэл авах хэрэгтэй байхгүй. Одоо ингээд ялангуяа бид нар сүүлийн үед Lambda дээр маш олон компаниудтай ажиллаж байна, маш олон талентуудтай ажиллаж байна.
аюу харамсалтай ийм чадвартай хүмүүс ингээд зүгээр wasted болж байгаа байхгүй зүгээр хайрын залуунаас нь нэг компанид 15 жил 20 жил ингээд адилхан юм хийцэн залуучууд амар их шүү дээ. Гэтэл тэр хүмүүс чинь хиний төлөө гэхээр гэл яг чиний сайн хэлдэг шиг ингээд нэг жил гэсээр хагаад өөрийнхөө сонсохгүй ингээд явцсан байгаа. Монголд та за ламда гэдэг сая дурдлаа энэ талаар ярив. Томьёо байж байгаа ч байгаа л та. Тэгээд хажуугаар нь стартап эхлүүлсэн байна хөдөлмөрийн зах зээл дээр. Хөдөлмөрийн зах зээл дээр манай Монголд мүүлжлэг явагддаг уу? Аимшигтай явагддаг. Би тэгж боддог. За бид нар бол ингээд арчилсан нийгэм шилжсэн. Бид нар өөрсдөө тоглоомынхаа дүрмийг өөрсдөө зохиосон. Бизнесийн тоглоомын дүрмийг өөрсдөө зохиосон шүү дээ. За тэгэхээр яах вэ гэхээр бизнес гэдэг зүйлийг чинь эцсийн сонирхол ашиг. Мөн үү? За зарим бизнесүүд өөрсдийнхөө эцсийн зорилгыг ашиг гэж харахгүй болно. Гэхдээ Монголд бизнес эрхлэх гэж байгаа ихэнх хүмүүсийн зорилго нь ашиг байхгүй. Ашигыг ихсгэх хоёрхан л арга байгаа шүү дээ. Ер нь бол тий. Зардлаа багасгах. Орлогоо нэмэх гэдэг. Тийм үстэй. Тэгэхээр зардлага чинь ихэнх нь хүн байдаг байхгүй. Ямар ч бизнес дээр хүн гэдэг зүйл чинь хамгийн үн цэнтэй зүйл дээр аль болох ингээд зардлаа танах гэж. Одоо бид нар ингээд эргэн тойрон харж штэ тийм үстэй ингээд маш олон компаниуд маш ашигтай явж гин гэлтэй. Жилийн 50% ашигын өсөлттэй, 100% ашигын өсөлттэй. Тэгэхгүй дандаа тэгж явахгүй бах л та. Гэхдээ тэр хэмжээгээр нөгөө хүн гэдэг зүйлийн чинь үн цэн нь өсөж гинү гэж бодоход үгүй байхгүй. Тэр компаниудад ажиллаж байгаа. Одоо цалин гэдэг юм, урамшуул гэдэг юм нэг удаа ихч байж болно шүү дээ. Компани нэг удаа ашиг хийхэд бүх хүмүүс нэг удаадаа гэдэг ч юм уу ийм шудрах хуваарлалт буюу ийм хамтын үн цэн гэдэг зүйл бизнесийн орчинд байхгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ нэгдүгээр нөгөө хөдөлмөрийн мөлчлөг рүү явах одоо шалтгаан болдог гэсэн үг заяа. Нөгөө талаараа тэгвэл энэ бизнесийг яаж хийх ёстой юм бэ те? Тэгвэл хүн болгон ажиллаж байгаа юм бол хүн болгон өөрсдийнхөө тэр үүсгэсэн үн цэнээрээ үнэлэгдэх ёстой гэдэг юм зарчим хамтын үн цэн ингээд явах ёстой. Тэгээ ламда дээр жоохон би тэрийг хэрэгжүүлж байгаа та. Ингээд офс байхгүй, дундын ийм дарга цэрэг гэж байхгүй те. Тэгсэн мөртлөө 40 хүмүүс ламда дээр ажиллаж байна. Бүгдээрээ өөрсдийнхөө оролцоотойгоор зарим нь сардаа 40-50 сая явж хахад зарим нь огт авахгүй байдаг ч юм уу те. Иймэрхүү ийм зарчмуудыг шинээр ингээд бизнесийн салбарт нэвтрүүлээд явж байна. Нөгөө талаараа талент дээр болох юм бол талентын хувьд ч өөрөө яагаад тэр мөлжлөгөнд өртөөд байна гэхээр өөрөө нэгдүгürt ур чадвар хөгжүүлэхгүй байна. Одоо битүүрийн энэ ярианы сэдв чинь өөрийгөө хөгжүүлэх гэдэг юм дээр байхгүй. Хайчаад байна. Нөгөө урсгалаараа явдаг гэдэг юм руу ч орчод. Хоёрдугаарт өөрөө ур чадвартай ч гэсэн өөрт нь өөр ямар боломж байгаа гэдгийг хайхгүй. Эн чинь нөгөө хүний чинь бас өөрөө тухайн байгууллагынхаа нөхцөл байдалд ороод ингээд гарцгүй болох юм шилтгаан болж байгаа байхгүй. Тэгэхээр уусаа баруунд бид нар ингээд байсан шүү дээ. Ингээд компаниуд 2-3 жил олоод хүн албан тушаалаа өсгөх гэж эсвэл цалингийнхаа нөхцөлийг өсгөх гэж эсвэл илүү гоё сорилт руу явахын тулд компани ажлаа сольдог юм загвар байгаад. Эсвэргээрээ бид нар дээр яах вэ гэхээр нөгөө л коммунизмынхаа 20 жил 30 жил ажилтныг тогтоон барих стратеги мэдгүй тэр одоо үйлчлэх юм уу орчин үед сүүлийн үеийн залуучууд ялангуяа сорилтын дээр сорилдог. Тийм ч учраас нөгөө ламда гэдэг нэр чинь project-ийн хооронд ажилтдаг юм хүмүүсийг хэлээд байгаа байхгүй юу. Им давлгаалдаг тийм тэмдэгч одоо ингээд юм. Тэгэхгүй ингээд байнгын ингээд нэг төвшөнд өдөр болгон 8 цаг ажиллаад өдөр болгон хуруугаа амшуулаад явдаг юм хүмүүс чинь одоо ингээд байхгүй болж эхэлж байгаа байхгүй юу. Тэр хүмүүс чинь угаасаа орлогдно ямар нэгэн байдлаар технологиор орлогдно. Тэ энэ үйлдвэрийн процесс шиг ингээд алга болох байхгүй юу. Тэгээ энэ чинь айгүй нэг жишсэн байдаг шүү дээ. Хүн ямар төвшөнд ингээд тэр хөдөлмөрийн мөлжлөг гэдэг зүйлд орохгүй юм бэ гэхээр тэр Naval гэдэг нөхөрч хэлсэн. Хүн талантуудыг хоёр ангилнаа. Нэгдүгээр талантууд нь болохоор яг одоо ажиллах арга барил нь үхэртэй адилхан гэж байгаа байхгүй юу. Үхэр яадаг гэхээр өдөрт ингээд өдөржингөө хөвдөг. Ингээ хэвээл. Гэтэ хизээч цаддаггүй. Тэгсээр байгаа л хевсээр байгаа л нэг олон гавья байгуулсан юм байхгүй ингээд өнгөрчдөг. Байнга ажиллаж байгаад ингээ хөрхий залин өнгөрчдөг гэж байгаа байхгүй юу. Тэгтэл нөгөө талд нь яах вэ гэхээр арслантай зөвлөж байгаа. Хүчтэй, ур чадвартай. Тэ өөрийгөө ингээд бэлтгэгдсэн багаасаа ингээд тий. Жижигхэн байхасаа л ингээд ан авда хийж байгаа л тэгэл мундаг болцсон гэсэн үг. Тэр мундаг хүмүүс чи яах вэ гэхээр за 2-3 хоногт нэг удаа авлаа л өөрөлд нэг прожект хийгээл тэгэл тэр прожектт хамаг юм зориулаад тэр нөөцлсөн бүх энерги зарцуулаад тэр ангаа авлаад тэг үлдсэн хугацаанд нь цулцгонуудтайгаа тэр эмгчин арслангуудтайгаа өөрийнхөө тэр
юунууд tribe-тайгаа ингээд гоё аз жаргалтайгаар ингээд амьдэрдэг ийм амьдралын хэв маяг, ажиллах хэв маяг гэдэг байхгүй. Тэгэхээр орчин үед чинь нөгөө үйлдвэрлэлийн 900 дууссан. Тэгээ тэр хүмүүсийг өдөржингөө ажилуулах биш, эсрэгээрээ энэ арсан шиг ажилуулах хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Ур чадвартай хүмүүсийг нь өндрөөр үнэлээд тэгээ project-оор нь тэр хүмүүсийг нь хамаг ур чадварыг гаргуулад чамд ашигтай, тэр хүмүүст ашигтай, happy ягаад гэвэл бүх юмуд зориулаад тэр project тэр давлгаан дээр ажилтсан. Тэгээд тэр хүн чамд өдөр болго ирж тайлагнаж хургаа уншуулах шаардлагагүй ийм амьдралын хэм маяг руу орох хэрэгтэй байгаад байхгүй. Угаасаа л энийг шаардж байгаа байхгүй бизнесийн орчин. Өрсөлдөөн байдгүй гэж би зөвөр боддтой. Монголд маш бага. Ягаад юм бэ гэхээр би яг өөр дээр мэдэрч байгаа байхгүй юу. Манай орчуулагч байгаа. Манай компани дээр. Тэгээд би тэр орчуулагчээс өөр орчуулагч дээрээс хамтарч ажилламааргүй. Ягаад юм бэ гэвэл би тэр зөв хүнээ олцсон, тэр хүнээ алдмааргүй байгаа. Бусдад орчуулагч нарыг би үнэхээр үнэлдэггүй. Урч тэр муутай гэж үздэг. Тийм учраас би магадгүй одоо дараа ч ном дээр инсентивтэй одоо нийт борлуулалтаа хэдэв гэдэг ч юм уу те нэг тиймэрхүү байдлаар тохиролцъё гэж бодоод байгаа. Ягаад юм бэ гэвэл би хүнээ олцсон, тэр хүнээ алдмааргүй байгаа. Хэрэг өрсөлдөөн ихтэй байсан бол магадгүй ингээд за болохгүй бол би одоо тэрнтэй ажиллачна гэдэг ч юм уу те. Тэгээд явчихдаг гэж үзээд байгаа. Тийм учраас Монголд яг өрсөлдөөн байхгүй шалтгаан магадгүй нөгөө талдаа хамаг өрсөлдөх гол хүчин чадлууд нь нилээдгүй их хувь нь гадаадд байдаг учраас тийм нөхцөл байдал байгаа юм болов уу гэж би зүгээр харсан. Та энэ дээр санал нийцэх үү? Yes. Одоо ингээд хитрхи өнгөрөө сонсогдож магадгүй л те. Ингээд подкаст маргааш эхлүүлээ заяа. Монголын номер 1 подкаст болох тийм хэцүү биш миний бодлоор заяа. Ягаад гэвэл амарлаг ингээд онцгороод гараад ирсэн. Одоо тийм амар тийм red ocean гэдэг шиг юм өрсөлдөөн байхгүй. Маргааш магадгүй хүн болго ингээд нэг юм хийж байгаа ч гэсэн тэрийг нь дураагаад арай гоёор илүү цаг зараад илүү гоё хүмүүсийн баг цуглуулад тэрийг хийхэд бас л адилхан л ан маань л үзэн те. Ямар ч салбар руу орсон ан маань үзэх боломжтой. Тэр чинь болохоор нөгөө миний өмнө нь хэлээд байдаг Монгол бол бизнесийн деважаа гэдэг байхгүй. Ягаад гэвэл хинч ямар ч зах зээлийн абсолют ялагч байхгүй. За ганц хоёр салбар дээр байгаа абсолют ялагч бол тэр нөгөө лицензтэй, улсаас зөвшөөрөлтэй, өөрөөр хэлбэл давуу эрх автсан тийм салбарууд бол байгаа байхгүй. Эсвэл маш их хөрөнгө оруулалт шаардлагатай ийм салбарууд дээр бол абсолют ялагч байгаа. Харин тэр хүн өөрийгөө үнэхээр хөгжүүлж чадаад тухайн бизнесээ хийхдээ бүх юмөө зориулж чадаад тэгээд судалгаатай үйлдэлтэй ингээд зөрөгтэй орох юм бол Монголд ямар ч салбар орон зай эзэнгүй байгаад байгаа байхгүй. Ямар ч салбар нэрнгээсээ худалдааны салбар байна уу, эрүүл мэндийн салбар байна уу, боловсролын салбар байна уу, эдгээр чинь эзэнгүй нөгөө чиний хэлдэг шиг хамаг сайнууд нь гараа явцсан шүү дээ. Тэгэхээр ингээд очоод тэр зах зээлийн хүчтэй тоглогч болоход тийм хэцүү биш байгаа байхгүй. Тэгэхээр үнэхээр одоо удахгүй бол би ийм давлгаа ирнэ гэж бодоод байгаа. Одоо ингээд барууны үзэл ингээд айгүй их гарч штэ. Энд чи яах вэ гэхээр хүн болго ингээд патриотизм буюу эх орондоо хайртай байх ингээд үзлийг суулгаж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр чи заавал хүний нутагт очиж гадуурхагдан барин ажиллаж амьдрах ямар хэрэг байна гэдэг юм мессежд одоо барууны улсуудад дэлгэрч байгаа энэ үед Монгол руу буцаад талентууд маань ирэх байх гэж би зүгээр чимээгүй хүн гордод байгаа байхгүй юу? Тэр тохиолдолд жинхэнэ талентын өрсөлдөөн зах зээлийн өрсөлдөөн ширүүлсэн гэж бодоод байгаа байхгүй. Тэгээсэй гэж одоо тэр үл бидний хамгийн өсөмжит орчин байгаа байхгүй. Тэгэхээр тэрэн дээр ч гэсэн ламда ингээ гол гүүрэн болоод тэр эх орноос Монголд байгаа талентуудыг нэгдүгээр үн цэнтэй болгоно. Тэднийг бодиттойгоор үнэлүүлдэг болоход нь бид нэр тусалнаа. Тэгээд хоёрдугаарт нь гадаадд байгаа монголчууд 2-300 мянган монголчууд эх орн руугаа буцъя гэж шийтгэхэд бид нэр тэр хүмүүсийн хамгийн том айдас юу гэдэг вэ гэхээр очихоор намайг тоож авах юм уу компаниуд тоож үнэлэх юм уу гэдэг байхгүй. Би очиод тасан зохицох уу гэдэг айдас байгаа шүү дээ. Гадагшаа явахдаа нэг тасан зохицох гэж байна. Монгол руугаа босох гэж дахиад байна. Манай бүр ингээд ойрын одоо худын талын ойрхон манаа ингээд ах хүртэл саяхан ирээд Германаас ирээд 1 жил болоод тасан зохицоход буцаж байгаа байхгүй. 4-5 жилийн өмнө л дөө. Тэгэхээр өөрөөр хэлбэл тэд нар чинь Монгол руугаа ирэх хүсэл байгаа хэдий ч гэсэн үнэхээр тэднийг үнэлж чаддаг ийм зах зээл үнэлж чаддаг бизнесийн орчин байвал ирэхэд бэлэн байгаа байхгүй. Тэр ихтэй өстө үнэн байх. Ирээд ажил гэж за жишээлбэл бодохоор
магадгүй том нэртэй алдартай корпорацууд шууд гаднаас хүн авдаг юм билээ шүү дээ. Тэд нар чинь дотроо нэг соёлыг ингээд мэддэг яасан хүмүүстэй бүгд нэр шууд ингээд гаднаас нь маш сайн хүчин чадлыг ер нь бол оруулах тал дээр нэг жоохон тиймэрхүү байгаад идэв билээ. Манай ихэнх том байгууллагууд. За тэгээ нөгөө талдаа гоё утга учиртай зүйл хийх гээд Монголд хүрээд ирсэн чинь нөгөө утга учиртай компаниуд нь айгүй цөөхөн их нь ашигын төлөө явдаг. Тэгээд миний хувьд ганц байсан мал миний одоо өмнө ажилласан Ан Глобал маань утга учиртай байсан учраас би тэнд орж ирсэн. Гэдэг ч юм уу яг ажиллаа ихлээр нь Монголд гоё ажлын байр байхгүй байгаа даа. Яг үнэ. гэж үздэг. Цөөхөн. Үнэхээр цөөхөн тий. Тэр том компаниуд чи яагаад гаднаас гинт хүмүүс авчираад ингээд сольждггүй юм бэ гэхээр тэдний нэг өөрсдийнх нь ингээд тогтоосон соёл байгаад байгаа байхгүй. Тэр одоо ихэнхдээ л үүсгэн байгуулагчтай л холбоотой. Одоо бидний ах нар гэж ярьдаг хүмүүстэй холбоотой байхгүй. Ах нар эгч нарын үеийн компаниуд л одоо явж байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл тэднийг жинхэнэ мэргэжлийн төвчний менежментийг нь авч явах за үр хөвгтүүдийг нь болий те гаднаас ирэх тийм одоо мэргэжлийн одоо менежментийн баг бол бүр тэр транзишн шилжилт бол одоо явагдаж баг эхлэегүй байгаа тоххой юу. Одоо эргэн тойронд хар бүгдээрээ ах нар маань бүгдээрээ бизнесийнхаа дээр зогсож л байгаа. Тэр хүмүүс энийгээ солих ямар ч сонирхол байхгүй. Би чи байсан ч байвал солихгүй заяа. Би байсан ч солихгүй. Яагаад гэвэл угаасаа мөнгө болоод байгаа юм чи яах юм? Болоод байгаа. Болоод байгаа шүү дээ. Энд чи одоо ингээл том үйлдвэрүүд, том компаниуд тэр абсолют ялагч нарыг харахаар жилдээ 50 сая, 50 тэрбумыг олдог, 100 тэрбумыг олдог мэдгүй ингэдэг тэгдэг ингээл цэвэр ашигтай компаниуд угаасаа бүгдээр байгаа үст. Энэ тогтолцоог би ингээд солих надад ямар ч тийм инсентив байхгүй байгаа даа тэр хүмүүс. Тэгэхээр дараагийн үеийн тэр лидерүүд гэдэг байгаа дараагийн үеийн тэр бизнесийг босгогч нарын нь үндсэн зорилго нь цэвэр ашиг байхгүй байгаа даахгүй энэ давхар би нийгмийн асуудал нийгмийн сайн сайхан тий эргэн тойронд одоо ийм for profit businesses ийм social business руу шилжих non profit биш шүү дээ одоо social business руу шилжих ийм шилжилт маш их хэрэгтэй байгаа. Тэгжээж эн чинь ээлтэй win-win буюу хүн болгонд ээлтэй оролцогч нарт ийм ээлтэй бизнесийн стратеги болж байгаа байхгүй. За яг хөө тэгээ том компаниуд нэг ийм нэрээ цэвэрлэхийн тулд нийгмийн сайн сайхан гэдэг ганц хоёр юм хийдэг харагддаг л та. Гэхдээ тэр үл бизнесийн үндсэн core зарчим биш байхгүй. Хуулийн дагуу явж байгаа. Тий. Энийг буруутгах арга байхгүй. Тэгэнгүүт чинь бидний нөгөө бас бизнес дээр гаргасан тоглоомын дүрэн байгаад байгаа байхгүй. Тэрүүгээрээ л явж байгаа. Сошиал ажлууд ч юм уу альсэл сошиал зүйл хийдэггүй нь угаасаа бидний амьдрал хэцүү байгаа болохоор юм болов уу гэж би бас харддаг байхгүй. За жишээлх юм бол ингээд гадны улс орнуудад харахаар залуучууд нь ч юм уу хөгчүүд нь ч юм уу нийтээр айгүй олон асуудал ер нь хошууд өрдөг. Хамаагүй за жишээ нь бүр айл ингээд юу гэдэг Европт байгаа хүмүүс яг үндэ тэр Израиль Палестины асуудал цаана зов шаардлага байхгүй шүү дээ. Тэдний амьдралыг төдийлөн нөлөөлөхгүй. Яг юм бэ гэвэл тэд нар угаасаа ингээд амьдралд нэг олон саан зовх зүйлүүд байхгүй ажиллаа сайхан хийгээд амьдраад болоод яваад байгаа учраас хүн чинь өөрөөсөө цаанаас нөгөө нэг асуудал ирээ хайдаг ч юм уу ямар нэгэн утга учиртай зүйлийг зорддог тэр утга учиртай зүйлийг зорих амьдралынх нь суурин байгаад байгаа учраас сошиал зүйл рүү ордог юм болов уу гэж хараад байдаг байхгүй. Монголд яг өнөөдөр харахаар магадгүй за манай нэг 90 төгрөгийн нэг жижигхэн нэг бабл тундах байгаа хүмүүс л ингээд дэлхийн эдийн асуудлыг саан зовно гэсэн нийтээр одоо Израиль Палестин гэж Монголд бол яригддаг шүү дээ. Тэгэхээр энэ нэг амьдралын нэг амжиргааны нэг суурь асуудал байгаад юм шүү. Суурь хэрэгцээг хангаагүй байхад дараагийнхаа юм талаар санаа зовоод тийм social who cares л байгаа юм шүү. Тийм байх л гэж бодож. Тэг бид нар тодорхой төвшин нийгмээр ахих хэрэгтэй шүү дээ. Тэгжээж л одоо глобал оролцогч болох хэрэгтэй тий. Үндсэндээ эхлээд хүн өөрийнхөө асуудлыг шийднэ, ар гэрийнхээ асуудлыг шийднэ, дээр нь дараа нь нийгмийнхээ асуудлыг шийднэ. Одоо тэр чинь нэг манай тий хэлсэн биш үү. Тэгэхээр чинь энэ аймаар ойлгомжтой ах чинь өөрөө ч олигтой өөрийгөө ч засаагүй. Одоо нөгөө хувь хүнээ өөрөө аминчхан бай, амиа бай, өөрийгөө хайрлаад өөртөө хөрөнгө оруулаа гэдэг санаа чинь уул нь бол бүх юмний суурь байгаад байгаа байхгүй юу. Одоо ингээд энэ янз бүрийн асуудлуудын талаар өөрийн гэсэн үзэл бодолтой оролцоотой байх хүртэл чинь чамаас өөрөөс ч үүдэлтэй байгаад байгаа байхгүй юу. Тэгэнгүүт чинь бизнесээр ч ялгаагүй. Яагаад ихэнх компаниуд дампуураад идэх юм бэ гэхээр чи өөрөө болохгүй учраас, чи өөрөө хангалттай хөгжөөгүй учраас, чи өөрөө сураагүй учраас тэр алдаануудыг хийгээд байна. Чи жижиггүй учраас наад бизнес чинь томрохгүй байна гэж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт чинь ингээд тэр чинь нэг юм процесс явагдаад байна шүү дээ. Тэгэхээр ингээд хүн аль болох өөртөө л юм нааж иж өөртөө л хөрөнгө оруулалт хийгээл явж ил тэр бүх одоо асуудлууд чинь баг багаар өөртөө хамаатай болж эхлэх байх гэж бодож байна. Жижигхэн байгаад байгаа шалтгааныг би бас зүгээр ингэж хараад байт.
эрсдэл гаргадаггүй. Эрсдлийг тооцоолдоггүй ч юм уу. За яг одоо л ингээл байгаа юм чинь 5 жилийн дараа ч гэсэн те 10 жилийн дараа цаг адилхан байх байхтаа гээд альва шинэ тоног хөрөмж, техник, технологи, хүн за аль эсвэл юу гэдэг ямар нэгэн шинэ төсөл прожект руу хөрөнгө оруулалт хийдэггүй тийшээгээ эрсдэл гаргадаггүй учраас өөрөө хоцроод нийгмийн төрүүлж яваад идэг юм болов гэж хараад тийм. Тэгээд таныг бас ингээд харахад та айгүй ол эрсдлүүд ер нь бол гаргадаг. Шууд ингээд юу гэдэг сургууль барина гэдэг чинь маш их хэмжээний хөрөнгө те ингээд зарцуулж байгаа зүйл байгаад байгаа шүү дээ. Эсвэл юу гэдэг их хэмжээний зээл. Тэг их хэмжээний зээл. Аль эсвэл ингээд Америк руу сурна гэж бизнесээ зараад 99.1-т дугаараач зарсан гэж байна. Гэдэг ч юм уу яг энэ эрсдэл гаргахад ер нь яг яаж эрсдэл гаргах вэ? Амар удаан бодохгүй юм шиг л шүү дээ. Тэр нөгөө дотроос чинь ингмэр байна гэдгийг ингээд үнэхээр өөрөө ойлгочих юм бол те би яг энэ дотроос маань би ингэх ёстой байна гэдгээ ойлгоцсон л байх юм бол тэгэл тэр үйлдэл рүү шууд өсрөх ёстой юм шүү. Тэр одоо ингээд бүр хилцсэн байд штэ ингээд клиф бид ч одоо Монгол авцал гэдэг үлээ те. Эхлээд өсөрчихээ юм шүү. Дараа нь чи тэр газар унахаас өмнө уучраал гэдэгт логик юм шүү. Миний бодлоор одоо ингээд хүмүүсийн амьдралдаа өөрчлөлт төсдөө штэ. Бизнестэй ч гэсэн өөрчлөлт төсдөг тийм. Өөрчлөлтийг авчрахын тулд ямар нэгэн байдлаар чи тэр одоогийн хийж байгаа юмнаас арай өөр юм хийх хэрэгтэй болоод байгаа штэ. Инпут нь адилхан бол аутпут нь адилхан шүү дээ. Тийм үстэй. Тэгвэл чи одоо хийж байгаа юм уу арай өөрөөр хийж иж л чиний үр дүн чи өөрчлөгдөх юм чи. Тэр эрсдэл чи одоо тэр нэг арай өөрөөр хийж байгаа нэг юм тэнэг үйлдэл болчиход байгаа байхгүй юу? Тэр нь магадгүй ажиллахгүй. Одоо ингээд магадгүй фейлдэн. Гэтэ эцсийн бүлэгт чи өмнөхшгөө биш л байх байхгүй да. Өмнөх чинь чам таалагдаагүй шүү дээ. Өмнөх бизнесийн байгаа байдал, өмнөх чиний байгаа амьдралын байдал чинь чам таалагдаагүй бол ямар нэгэн эрсдэл авахаар дараа нь тэр чинь эсвэл нэг гоё амар гоё үр дүн гарна, эсвэл чиний одоо төсөөлөөгүй арай өөр үр дүн гарсан байна. Гэтэ тэр нь стил тэр үр дүн нь чиний өмнөхөөс чинь илүү сайн үр дүн байх магадaltaй л гэж би бодож байна. Тийм учраас тодорхой хэмжээний эрсдэл гаргах хэрэгтэй. Ялангуяа тэнэг байхдаа, залуу байхдаа, зөрөгтэй байхдаа гаргах хэрэгтэй. Тэгээд гэр бүлтэй болсны дараа тодорхой хэмжээнд бас нас явсны дараа хүн чинь ингээд аюу ухаалаг болоод ер нь оюун ухаан гэдэг зүйл чинь хитрхи их ингээд болоод ирэхээр хүний үйлдэл хийхээс нь болиулаад байгаа байхгүй юу. Одоо миний тэр яриад байгаа шуучаа гэдэг мессеж чинь настай хүмүүст үйлчлэхгүй шүү дээ. Яагаад үйлчлэх? Яагаад үл тэр хүн чинь ухаантай хүмүүст үйлчлэхгүй. Одоо ингээд энэ баярын юу тэнэг юм яриад байгаа гэл ингээд сууж байгаа зэ. Яагаад тэгж юм нэхэр тэр хүмүүс чинь аюу ухаантай тооцоолох чадвартай. Амар тооцоолох чадвартай. Тэгээд бүх эрсдлүүдийг харчин. Тэгснэ тэгдэхгүй байхгүй юу? Чи мэдэхгүй байна гэдэг тэгээд дотроо бодоод дүгнэлтээ хийдэг байхгүй юу? Тэр тооцоолох чадвартай байсан ч гэсэн тэр функцийг ашиглахгүйгээр зөрөгтэй үйлдэл хийж байгаа хүмүүс нь л эцсийн бүлэгт ямар нэгэн байдлаар гарч ирээд байгаа байхгүй юу? Одоо ингээд бид нар тэгдэж штэ. Дээр үед мус урдгэлээс штэ гээл. Тэгсэн гүртээ тэрийг одоо болохоор яаж ийм нэхэр амжилттай л явж штэ. Сургуультай наад чинь сайн сурагч биш байсан штэ гээл. Энэнгүүрээ боловсролыг мяалах гэдэг юм шиг мөртлөө яг эцсийн бүлэг тэр хүнийг тэр амжилттай болгож байгаа зүйл нь тэр өөрийнх нь тэр үйлдэл авч байгаа зөрөг алдаа ононоос суралцж байгаа тэр ууггүй хөдөлмөрийнх нь үр дүн шүү дээ. Тэрнээс үл тэр боловсралтай ямар ч холбоогүй байхгүй юу. Тэр хүн магадгүй боловсрал дээр үнэхээр онц авцсан бол магадгүй өнөөдөр тэрнээсээ илүү явж явах гэсэн байхгүй юу да. Айгуна. Яг миний нэг жижигхэн гаргаж байгаа эрсдэл яг одоо байгаа байхгүй юу. Тэр чинь одоо манай үзэгчдээ сайн мэдэх байхаа. Манай подкаст чинь нэг гэртээ ч юм айлсэл нэг жижигхэн газарт нэг хөрөнгө төгрөг зарцуулахгүйгээр нэг тэгсгээл хийждэг байсан. Одоо та ингэ анзаарч байгаа энэ бол нэг ер нь бол 12 сая төгрөгийн зарлал гарч байгаа. Тэгээд хүн чинь нөгөө нэг Даниэл Канеман гээд Нобелийн шагналт тарих судлаач хүн яг тийм нэг туршил хийж байсан байл. Өөрийнх нь жилээс ном дээр битэнчлээ санахгүй байна. Яг адилхан хэмжээтэй мөртлөөсөө хүн алдагдал ч юм уу аль эсвэл зээл ч юм уу ямар нэг хасах гэдэг дүн харахаараа нэмэх орлоосоо илүү хүний ингээд цочоод гэж байгаа юм. Жишээл би яг адилхан 100,000 төгрөг авах уу аль эсвэл 100,000 төгрөгийн зарлага гарах уу ингэвтэн 100,000 төгрөгийн зарлага гарах нь ингээд надаа ингээд хамаагүй хүчтэй ингээд тусаад тэр ингээд зогсоох тэр шалтгаан болдог нь хүний угаасаа байгалийн nature юм байна. Тэгэхээр юуны асууж байгаа асуулт нь болохоор таны одоо юу гэдэг би яг танаас кейс ингээд сонсомоор байгаа байхгүй юу? За Томьёо гэдэг сургуулийг байгуулахдаа асар их хэмжээний зээл авсан байна. Саяны хэлсэн шиг ингээд нэг цочин доо ингээд нэг хүнлэн чинь. Тэгээд тэрийг гарган байж за ер нь бол болох юм байна. Таны хэлдгээр шаах юм байна. Гэдэг тэр толгойн тархины доторх процесс нь ер нь юу болоод хийсэн бэ? Нэг амар сүртэй процесс лог үү заяа. Зүгээр л тухайн үед
Томьёо гэдэг үнэхээр ингээд орон нутгаар явж исэн тий аппликейшнүүд 7 төрлийн аппликейшн хийсэн ш бид нэр хэл сурдаг тий янз бүрийн ур чадвар сурдаг эсвэл гадагшаа менторшип авдаг гэл 7 төрлийн аппликейшн хийгээл нэг л болохгүй байгаа байхгүй би яагаад болохгүй энэ өөр арга байх хэрэгтэй гэл тэгэл тэр үед манай найзууд бас өөрсдөө барилгын компанитай байсан. Тэгээд тэд нэр барилга барьж байгаа би нөх амар тийм сургууль гэж бодоагүй тэгсэн чинь төсөл дээр нь байна ингээ ярамт ингээ ялангуяа шинэ юм хороолол дээр юм сургууль барин та сонирхгүй гэхгүй юу. Тэгэхээр би юу ч бодоагүй. Бараг л ижабитээр сууж байгаа л Excel-ээр зүгээр юм төсөөлөл тавьж байгаа л тэгээ Наранбаяртай нэг очиж уулзаж зөвлөгөө авсан баг. Тэгэл тэр Excel дээр тэр нэг 5 жил 10 жилийн бид нар ингэж зээлээ төлөх юм байна гээд ингээд нэг 10 жилийн чөлөө төлөвлөгөө гаргаад тэгэл тэрэн дээр гар өсөх зураал эхэлсэн. Одоо горыг намсчлаа гал да. Гэхдээ үнэхээр хаппи байгаа. Миний хийсэн нэг маш олон бүтэлтэй бүтлгүй зүйл дундаас хамгийн одоо сэтгэл дүйг хамгийн аз жаргалтайгаар одоо би бүр сургууль руугаа очиж ахлахынхандаа өөрөө хичээл заадаг заяа. Яагаад гэвэл миний тэр зарцуулж байгаа цаг маш одоо хамгийн миний бас утга учиртай цагуудын нэг багхгүй юу. Өчигдөрхөн хүртэл бид нар ахлахынхаа хүмүүсийг авч яваад бизнес зааж байгаа. Тэгээд авчираад яг бодит энэ UBCAP гэдэг компанитай танилцуулаад тэгээд золоогоос захирлаас нь ингээд шууд хүүхдүүд маань асуулт асуугаад одоо миний сурч чадаагүй тэр хүүхдүүд сурж ийн гэсэн үг байхгүй юу. Тэгээ яг тэр түрүүний тэр тооцоол моцоол зээл мэлэл дуусаагүй одоо 30 он хүртэл одоо ингээд бид нар тэр зээлнээс гарах гэж маш их одоо шүдээ зууж одоо арт орн хүсэж хангалж маш олон хүмүүсийн өмнө тэ ингээд алтан бичиг авч тэ ингээ энийгээ төлбөрөө төлөөрэй гэдэг юм бас шахалтуудын доор явж байгаа байхгүй юу. Одоо ингээд энэ үл ямар ч байсан юм бизнес үл биш юм байна. Энэ үл гэхдээ бид нэр өөрсдөө тэр боловсрал гэдэг боломжийг олж ирж одоо бид тавлаа ахгүй юу. Томьёо education дээр тэ тунга диги болроо ижа бид тэгээд тавлаа ингээд гадаад дотоод ямар нэгэн байдлаар энэ томоохон компаниудад ажиллаж боловсролын эзэмш ирсний хувьд бидний энэ үүрэг байхгүй. Ингээд цаашаа дараагийнхаа үеийг хөгжүүлэх үүрэг байгаад байгаа байхгүй. Тэгэхээр тэр утгаараа бид нэр ингээд бүгдээрээ уулзахаараа ингээд инэнгээ уйлдаг гэх юм уу те. Гэхдээ энэ бол маш гоё бидний хийсэн амьдралдаа хийсэн маш том одоо цаашдаа их цагаа бас ийшээгээ зориулна. Ингэжээж бид нар нийгэмдээ маш гоё ингээд ийм шасисэн ирээдүйн торгон цэргүүдийг гээд нөгөө галаа шилдэн штэ. Тэрийг ингээд бий болох юм байна. Ирээдүйн нийгмийн болон бизнесийн улс төрийн те энэ улсыг чинь дараа нь авч явах тэр жил болгонд бодолтой 100-аас 200 хүүхдийг төгсгөх гэж бодолтой те. Тэр чинь ингээд амар гоё зүйл байгаа байхгүй. Тэр чинь 5-10 жилийн дараа 20 жилийн дараа ямар хүмүүс болж ирэх вэ? Өнөөдөр бид нэр шинэ Монголын төгсөгч нар тэрний төгсөгч нар гэл ингээд айгүй их ярьдэн штэ те. Чинь ингээд эцсийн бүлэгт нийгмийг өөрчлөх урт хугацааны зэвсэгч энэ л байгаа байхгүй. Тэрнээс үл бид нэр өнөөдөр ингээ подкастээр амар ухаантай юм яриад нэгэнт одоо өөрийнх нь бүх үзэл бодлон суудсан хүмүүс тэр тухайд нэрээ тим юм байна гэж өнгөрч байгаа байхгүй нэрэн гэсэн. Бидний ажиллах хэвээр хүмүүс ирээдүй байгаад байна. Бид нар эднэр дээрээ л цагаа хайрлахгүй тий би одоо цагаа үнэхээр хайрладаггүй. Би 7 хоногийн баг 2 сургууль дээр нэг сургууль дээр 2 өдөр ажиллаж чинь нөгөө сургууль дээр 1 өдөр ажиллаж чинь. Хүмүүс наваа гайхдаг шүү. Яад чи өөрөө заагаад өөрөө ороод байгаа юм бэ? Чи амарлаг ингээл стратеги яриад тэгэл дараагийн 3 дахь 4 дахь сургуулаа яриад no бид нэр тим зүйл хийхээс илүү тэгээд одоо тий 10 100 хэрэггүй чанаргүй зүйл хийж явахын оронд ийм часисэн ийм цөөхөн зүйл хийх хэрэгтэй чанартай юм хийх хэрэгтэй гэдэг юм бодлого байгаа учраас би өөрөө тэрэндээ маш их цаг зарцуулдаг тэрэндээ чапи гэдэг. Стивен Ковигийн хэлсэн үг гэдэг. Чи ганцаараа амжилттай явах бол мэдээж хэрэг. Чи ганцаараа өөрийгөө амжилттай болохлоо гэд чи бусдад өнгөрөөд байх нь бол хамгийн утгагүй хэрэг. Харин хизээ чи бусдад өнгөрөх юм бэ гэвэл чи бусдыгаа болон эргэн тойрныхоо хүмүүсээгаа хамтдан амжилттай болох гэсэн үед тэр бол чиний жинхэнэ амжилттай байх болно гэд хэлсэн байдیں۔ Тэгэхээр яг го бас дахиад буцаагаад нөгөө би эцэд гэрээдсээ төрөөс гэдэг шиг бусдыг ямар нэгэн байдлаар хүн нөгөө нэг өөртөө биш бусдад ямар нэгэн шинээр үнцний авчраа бусдын амьдралыг гоё болгосноос хамгийн том утга учирыг мэдэрдэг юм байна л да. Тэгээд надад бас нэг байгаа асуудал нь та боловсролч бай хөдөлмөрийн тусдалч айл алин дээр нэг ажиллаж байгаа хүний хувьд бүх ажил тийм байх боломжтой юу? Хүн байгаа бүх ажлаасаа гоё утга учир мэдрэх боломжтой юу? Миний бодлоор боломжтой. Хүн хийж байгаа юм уу?
одоо миний бас түрүүний хэлэх гэж байгаа мессеж дахиад адилхан. Win байх хэрэгтэй. Хин нэг нь лүүс хийжээвэл энэ чамайг ямар нэгэн байдлаар эмзэглүүлдэг байхгүй. Үгүй лавл намайг эмзэглүүлдэг заяа. Хин нэг нь лүүс хийжээвэл би яагаад нэг хүнийг нь хохрогоод ашиг хийх хэрэгтэй юм бэ? Тэ нийгэмд байгаа нэг хүнийг би яагаад хохирох хэрэгтэй гэдэг юм баахгүй. Одоо ингээд бид нэр зүгээр яг толгоогоо тавиад бодож үзэх юм бол ихэнх ашигтай бизнесүүд хин нэгнийг цаана хохироож идэг байхгүй. За түрүүний нөгөө амжилттай явах тухай ярьж штэ. Одоо би бас ингээ уриалдаг байхгүй. Ингээ гадаадад байгаа монголчуудтай уриалдаг байхгүй. Ихэнхдээ би ингээ ярьдаг л ингээ 7 хоногт 2-3 удаа видео кол хийгээл те. Одоо бас нэг дотроо ингээ боловсрол руу чиглэсэн төсөл мөсөл заримтай нь яриад явж байгаа. Тэгээд тэднийг би одоо хөшөөрөгдөг гэдэг юм уу, жоохон цочроодаг миний хэлдэг юм. За чи яах вэ? Гой компанид ажиллаж гин, гой улсад гой гэр бүлээ авч явж гин те. Энийг бол хэн ч хийчнэ. Энэ бол бидний амжилт биш, Монгол улсын амжилт биш, нийгмийн амжилт биш. Энэ чиний л амжилт. Чи энийг хийснээрээ дээр үед бидний гэдэгс тэр ийм компанид орчлоо, ийм сургуульд орчлоо гээл те. Нэг монгол маань ч гэсэн сайхан амьдраасаа гээл те. Одоо тэр монголууд чинь тодорхой хэмжээнд очсон бол буцаад нийгэмдээ ямар нэг юм хийх хэрэгтэй байхгүй бид нар. Одоо нөлөөлөл байж болно, эсвэл өөрсдөө үйлдэл байж болно. Тэр үйлдэл нь заавал санхүүгийн үйлдэл байх албагүй шүү дээ те. Өөрсдийнхөө ямар нэгэн байдлаар тэр нийгмийн оролцоог л хангаж өгөх тэр систем, платформ те сувгуудын бий болгох юм бол ингээд маш гоё юм юу бүртгэх гээд байгаа. А тэрийг л тэр бол одоо миний бас нэг юм бодож явдаг те. Одоо ингээд бас тодорхой хэмжээнд эхлүүлэе гэж бодож явдаг санаануудын нэг. Тэд нар хэнийч үгүйхгүй. Аминчхан биш шүү дээ. Гол нь сувг нь байхгүй учраас хийж чадахгүй байхгүй. Зүгээр хандив гуйх юм бол утгагүй шүү дээ. Эсвэргээрээ тэднийг оролцуулах хэрэгтэй гэдэг дээр бол би байр суурьтай. За шинээр Монголда буцаж ирээд гоё юм хийгээд тим нэг одоо юу гэдэг ирүү байсан. Одоо ч яг үргэлжилж байгаа. Гэхдээ нэг хэсэг стартапын бүүн болоод л хувь хүний хөгжлийн бүүн болоод л айгүй олон газар ингээд стартап гэж ярьдаг болоод олон инкубатор төгөөд үүсээд тэгээд одоо хинч яриха болоод тэгээд би бас сүүл нэг бас нэг төвийг эргэлдэг нэг эмхтэйтэй уулзсан чинь ер нь яг энэ бүүм нь бол дууссан шүү дээ. Манайх яг ирүү бодол 11 хүртэл маа дотор байгаа стартапууд маань багассан гэдээ ярьж байгаа байхгүй. Тэгэхээр хүн болон уг нь гоё ингээд идеатай, нэг гоё санаатай. Тэгээд эрийгээ хийхлээр 11 нь л магадгүй тэрнээс ч их хувь нь фейлдж байгаа. Биш ээ одоо үргэлжлүүлж чадж байгаа амжилттай болж анд үлдэж байгаа. Ягаад? Угаасаа тоглоомын дөрвөн л тийм байсан шүү дээ. Анхнаасаа л стартап гэдэг бол venture буюу рисктэй зүйл. Тэг яг зүгээр нийгмээрээ хэдүүлээ гоё шуурсан. Энэ нэг талаараа маш том гоё эерэг зүйлсийг авчирсан. Олон залуучуудад нөгөө сэтгэлийн дуудлага сонсож, өөрийгөө сорих, өөрийнхөө тэр бодож сансан мөрөөдсөн зүйлийнхаа талаар цаг зарж оролдож үзэх боломжийг олгосон. Тэгээ түрүүний хэлдгээр үйлдэл хийж чадсан бүх хүмүүс хоцсон миний бодлоор. Стартапыг ямар нэгэн байдлаар оролдож үзсэн, хийж үзсэн, эхлүүлж үзсэн, хөрөнгө оруулж үзсэн, хөрөнгө оруулагч нар те эдгээр бүгд хоцсон миний бодлоор. Одоо ч хоцсоор л явж байгаа. Яагаад гэвэл эндээс маш олон коннекшнууд бинийгаа ойлгох, таних, ухаарах зүйлс те өөрийнхөө потенциалыг харах энэ бүх боломжууд. Ер нь ямарваа нэгэн үйлдэлийн давлгааны эсрэг талд хүн болгон хожоол үлдэнэ те. Алдаа гэж байвал тэр чинь одоо нөгөө сургамж гэдгээрээ хараал өнгөрөх байхгүй. Мэдээж яг зүгээр шалтгааныг нь тайлбарлах юм бол энэ зөвхөн Монголд болж байгаа асуудал биш. Дэлхийн нийтээрээ л угаасаа стартапын тухай ярих байлцсан. Азар сүлд хиймэл оюуханаас хойш стартапуудын хөрөнгө оруулалт маш буцаад ихсэж байгаа. За тэрэн чинь угаасаа шалтгаантай. Монголд яагаад энэ айгүй богинохон өрнчүү гэх юм бол миний бодлоор яг хоёр шалтгаан би нэгдүгээр харж байгаа. Хоёр шалтгаан. Нэгдүгээрт нь болохоор мэдээж эхлүүлж байгаа хүмүүсийнх нь төвчээр урт хугацааны алсын хараа зориг энэ бүх юм мэдээж нөлөөлж байгаа. Одоо манайх чинь нийгэм шуурал тэгэл чадахгүй л хайждаг. Энэ зан нь бол ихэнх стартапуудын дампуурах шалтгаан болсон тий. Тэрнээс шүүл одоо үнэхээр сайн явж байгаа анхны зорилгоос ухраагүй явж байгаа гой стартапууд биш тий. Тий. Одоо саяхан би UBCAB-ийг хэллээ. Тэрнтэй адилхан Q-menu гэдэг одоо чинь QR код ямар ч ресторанд орсон гараад ирсэн байна тий. Манай тандгуудаас зочил мочлол аюу гоё явж байгаа. Одоо ингээд дампуур шүү дээ. Гэтэ явж байгаа. Тэр чинь одоо үүсгэн байгуулсан хүмүүсийнх нь үнэхээр чин хүсэл мөн байсан уу? Өөрөөр хэлбэл нөгөө сэтгэлийн дуудлага нь мөн байсан уу?
Эсвэл гадны нөлөөгөөр автцсан уу гэдэг энэ чи ялгаа нь энэ дээр явж байгаа. За хоёрдугаарт нь хөрөнгө оруулалтын орчинтой шууд холбоотой байсан. Мэдээж хөрөнгө оруулагч нар бол жоохон уламжлалт хөрөнгө оруулалтад андуурсан стартапыг. Тийм учраас үүсгэн байгуулагчдын хувь хавцааг нь баруун солгоогүй хайрынгүй авцгааж эхэлсэн. Тэрнээс болоод нэг үүсгэн байгуулагчид нь өөрийнхөө зүйлсийнхээ эзэн биш болоод тэгээ нэг тэр инсентив гэдэг юм уу те урт хугацааны тэр сонирхол нь буурсан ч гэдэг юм уу. Иймэрхүү зүйлс байгаа. Гэхдээ энэ бол төгсгөл биш. Дахиад давлгаа шүү дээ. Ламда шиг одоо эхний давлгаа яваад дууссан. Одоо дараагийн давлгаа утахгүй эхлэх байх гэж би бодож байна. Тэгээ олон гой стартапууд. Би үл стартапаа хийсээр л байгаа. Нийгэмд асуудал дуусаагүй цагт шинэ компани, шинэ төсөл, шинэ залуучууд гарч ирэх нь дуусахгүй. Шинэ стартапууд гарч ирсээр л байх бол гол нь тэрийг зангарахтайгаар асуудлаа шийдээд амжилттай болгоод хавцаат компани болгоод эсвэл бүр нийгмийн томоохон одоо тий том тоглогч болох хүртлээ авч явах чадал тэнхээ сонирхол зориг чамд байна уугүй гэдэг л. Тэгэхээр ерөөд нь бол өнөөдрийн таны ингээд яриаг сонсоход айгүй энгийн санагдлаа. Үйлдэл гаргах чухалхоос тэр үйлдэл гаргачаад тэр фейлдэх мэйлд хэмээх юм зүйл болж чухал ш. Ер нь фейл гэдэг ойлголтож байхгүй. Үйлдэл гаргасан хүн болвол хожиж байгаа гэж байна шүү дээ. Kinda тий. Тэгжэл ойлгож байна. Окей. Баярлалаа. За ингээд энэ удаагийн дугаар маань өндөрлж байна. Тэгээд өөрийнхөө үнэтэй цаг цаваа цацуулаад бидэнтэй ярилцсан. Баярлалаа. За баярлалаа. За ингээд дараагийн дугаараар уулзъя. Баярлалаа.